Хэрэгжинэ эрүүл мэндийн сайд чин бүрэнг таны зүгээс албатай тэмцэх газарт өгсөн гэж ойлгож байгаа. Ямар ч шалтгааны улмаас юм бол тэр тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь бол чин бүрэн гишүүний одоо чин бүрэн сайдын хийж байгаа энэ ажлуудыг ер нь бол дэмжиж ажиллаж байгаа. Сая сүүлд энэ эрүүл мэндийн салбарынхны одоо цалин мөнгөний нэмэх үйлдвэрчний эвлэлийнхэнтэй одоо уулзалтууд зохион байгуулах ойлголцод хүрэх асуудал төр бол миний хувьд нэлээд өндөр оролцоотой ажилласан. За тэгээд харамсалтай нь одоо энэ тэр хавдрын эмнэлгийн даргаыг одоо чөлөөлөх тушаал би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа үедээ гаргасан. Тэгэхээр энэ дээр бол маш том ноцтой тийм зөрчил гаргасан. За тэр зөрчил гаргасны цацууд бас өшөө маш олон юм ноцтой энэ санхүүгийн юм зөрчлүүд хавдар судлалын үндэсний төв дээр бол илэрсэн. За тэгээд тийм учраас бид нэр цаашдаа хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг ер нь хэвийн явуулах, үйл ажиллагааг сайжруулах, энэ хавдар судлалын үндэсний төвөөр хойчор дугаар одоо энэ хүн чирэгдлийг бууруулах тал дээр бол энэ удирдлагыг солих зайлшгүй юм шаардлага байсан учраас ер нь чөлөөлөх юм тушаал эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа үедээ миний хувьд гаргасан. За харин харамсалтай нүгтэй холбоотой энэ тушаалтай холбоотой хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Эрдэнэхүй захирал шүүхэд хандсан юм байна. Тэгээ шүүхэд хандсныхын дагуу одоо шүүхийн процесс явуулгүйгээр одоо эрүүл мэндийн сайд чин бүрэн одоо энэ ангийн хүүхэд болох энэ Эрдэнэхүйгийн хэмжлэлийг 100% бүгдийг хүлээн зөвшөөрсөн асуудал үүссэн байна. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд юу гэсэн үг вэ гэхээр энэ бүх хэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ хүн үүссэн хохирлыг одоо энэ ажилгүй байсан хугацааны цалин мөнгө энэ зүйлүүдийг бүгдийг нь барагдуулахар болж байна. Тэгэхээр өнөөдөр чинь энийг барагдуулахын тулд хавдар судлалын үндэсний төвөөс 19 сая төгрөгийг одоо тэр Эрдэнэхүй захиралд одоо барагдуулсан байгаа юм л да. Тэгээ эргээд энэ нь өөрөө эрүүл мэндийн яам тухай тушаал шийдвэр гаргасан над дээр бас ингэж хариуцагдах ийм асуудал болчиход байна. Нэгдүгээр одоо улсын эмнэлэг яагаад тэр зөрчил гаргасан хүнийг одоо тэр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр энэ төлбөрийг барагдуулах ёстой гэж тийм үү? Ямар нэгэн байдлаар ажил сайжруулж иргэдэд хүрэх тусан үйлчлэгийг одоо сайжруулах зорилгоор одоо тийм баримттай нотлохотой зүйл дээр гаргасан миний тушаал шийдвэрийг одоо буруу байсан мэтэр ойлгуулж энтэй 100% эвлэшн хэмжлэлийг хүлээн авч байгаа нь одоо улсыг төдийгүй намайг одоо эрсдэл санхүүгийн одоо ийм асуудалд оруулж байгаа зүйл байгаа байхгүй Шүүхийн шийдвэр гараагүй. Ямар нэгэн шүүх хурал болоогүй. Энэ дээр зүгээр тэр бүх нэхэмжлэлийг хүлээн эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрч байгаа энэ эвлэрлийн асуудлыг шүүх одоо захирамжаар баталгаажуулдаг. Тэгээд ийм л зүйл гарсан байна. Тийм учраас энэ бол яалтчгүй одоо энэ эрүүл мэндийн сайдаар томилогдсныхаа дараа энэ албан тушаалаа ашиглаж ангийнхын одоо ангийнхаа хүүхдэд давуу байдал олгож улсыг болон одоо намайг ийм хохиролд оруулсан ийм асуудал үүссэн учраас би одоо хандхаас өөр аргагүй болж байгаа. Миний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас би одоо энэ хандхаас өөр аргагүй. Түүнээс одоо ямар нэгэн байдлаар ийм нэг хэрүүл маргааны асуудалд бол миний хувьд бол уул нь бол нэг оролцохыг хүсэхгүй байна. Нөгөө талаас Эрдэнэхүй тэр хавдар судлалын үндэсний төвийн захирал байсан Эрдэнэхүй нь бас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бас энэ шүүх хурал болж ингээд мөнх сайхны гаргасан тушаал шийдвэр хүчингүй болж эргэж энэ хохирлыг барагдуулж байгаа мэт ийм миний нэр хүндэд халдсан ийм буруу ташаа мэдээллийг бас олон нийтэд түгээсэн. Тийм учраас би бас энийг одоо нэр хүндэд халдсан буруу мэдээлэл гэж олон нийтэд түгээсэн гэдгээр нь цагдаагийн байгууллагт нь хандж байгаа. Ингээд хандхаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байна л да. Одоо тэгээд Эрдэнэхүй гэдэг хүн
мэдээж нэхэмжлэх шаардлага тавьсан байгаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэхээр одоо яг ямар шаардлага тавиад тэдгээр нь биелэх юм бэ? Одоо мэдээж цалин бол одоо шүүгцэн хугацаа ажлаа чөлөөлөгдснөөс өнөөдрийг хүртэлх хугацааныхаа цалин бол авах байх. Үүнээс өөр ямар шаардлага байгаа вэ? Ер нь тэр нэхэмжил нь бол одоо энэ ажилгүй байх хугацааны цалин мөнгийг төлж барагдуулах, дээрээс нь эргээд тухайн ажилд нь томилох гэсэн ийм гол зүйлүүдийг нэхэмжлэлээр дурдсан юм байна гэж ойлгосон. Таны Тэгэхээр шүүх хурал болоогүй гэсэн үг үү? Эрдэнэхүй даргын зүгээс ерөнхийдөө шүүх хурлын процесс явагдаад эрүүл мэндийн яамнаас одоо бас талууд ирж оролцсны дүнд одоо шүүх бол миний нэхэмжлэлийг одоо бүрэн хангаж шийдвэрсэн гэдэг мэдээлэл бол өгөөд байгаа шүү дээ. Харин энэ дээр л гол асуудал байна. Ямар нэгэн шүүх хурал болоод хэн нэгний алдаа оноог одоо дэнслээд шүүхийн шийдвэр гараад ингээд тогтооцсон бол энэ бол энж маргахгүй зүйл. Хамгийн гол нь энэ дээр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр тэр Эрдэнэхүйгийн тавьсан бүх нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн учраас одоо шүүх дээр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр үүнийг баталгаажуулж захирамж гарсан байна. Тэр шүүхийн захирамж гаргахдаа бас их нэлээд алдаа дутагдaltaй зүйл гарсан. Энийний цаана ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа, охирж байгаа зүйл байхгүй учраас бас энийг ингээд захирамжаар баталгаажуулж ийна гэдэг тийм утгатай зүйлийг шүүхийн захирамж дээр гарсан байл. Тэгэхээр энэ өөрөө эргээд одоо шүүхийн тухайн үеийн тушаал шийдвэрийг гаргасан миний эрх ашиг зөрчигдөж байгаа байхгүй. Одоо энэ дэш эргээд тэр энэ хохирлыг барагдуулсан хавдар судлалын үндэсний төв эрүүл мэндийн яамны шинэ хуулиараа бол одоо нэг тушаал гаргасан хүнээс нь хохирлыг барагдуулах ёстой шүү дээ, тийм үү? Тэгэхээр миний хувьд одоо яг хууль ёсны тэгээд энэ ажлыг сайжруулах зорилгоор гаргасан тушаал шийдвэрийг ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр бүхэлд нь хүлээн зөвшөөрж энэ асуудлыг ингэж шийдэж байна гэдэг нь яалтчгүй энэ бол ашиг сонирхлын зөрчил байгаа нь бол тодорхой байна. Эрдэнэхүй даргаыг шүүхэд хандсныг та юу мэдээлэл авсан байсан уу? Одоо энэ шүүх хурлын процесс бол үндсэндээ тэр таныг одоо ажлаас чөлөөлөх тухай одоо сайдын тушаал гарсны дараахан шүүхэд хандсан гэдэг юм мэдээлэл. Ер нь энэ асуудал нэг хувийн харилцаанаас болоод одоо өмнөх сайдыгаа одоо хохирооч гэдэг юм уу? Эсвэл хоорондын шонзонгийн сэтгэлээр энэ шүүхийн шийдвэр ч юм уу шийдвэр гараагүй байхад Эрдэнэхүй даргын хэмжлэхийг хүлээн зөвшөөрөх байдлаар явсан байж болох уу? Та юу гэж байна? Би одоо сайн хэлж мэдэхгүй. Миний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар энэ хүмүүстэй ямар нэгэн тийм хувийн шонзон ч юм уу тийм зүйл ерөөсөй огтосоо байхгүй. Энэ бол одоо ажлыг зарчмын хувьд ажлыг сайжруулах шаардлагатай гаргасан алдаа дутагдaltaй зөрчлийг арилгах ёстой. Тэрний тулд авах ёстой арга хэмжээг л яг хууль номын дагуу авсан. Тийм зүйл. За тэр улсууд одоо ямар байдлаар хандаж ямар нэгэн шүүх хурал болоогүй шүүхийн тогтоол шийдвэр гараагүй байхад гарсан мэтэр олон нийтэд ташаа мэдээлэл өгж байгаа юм. Би нэгдүгээр ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт яагаад эрүүл мэндийн сайд очоод энэ одоо нэхэмжлэхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрж одоо энэ улсыг болон миний одоо ингээд эрх ашигт одоо ингэ сөрөг нөлөөлөх үз ийм шийдвэрүүд гаргаж байгааг нь ойлгохгүй байгаа. Тийм учраас энийг заавал тогтоолгож авахгүй бол эргээд одоо надад маш их санхүүгийн болоод миний нэр хүндээр маш их сөрөг үр дагаврууд гарч байгаа учраас одоо хандхай зороор аргагүй байдал орсон учраас одоо ингээд авилгалтай тэмцэх газар энэ албан тушаалаа уруулаа ашиглаж энэ ангийнхаа хүүхдэд давуу байдал олгосон энэ зүйлийг шалгаж өгөөч ял гэдэг тийм утгатай л бичиж. Тэгэхээр гишүүнээ одоо ингээд төсвөө ямар ч байсан их хурал хуулийн хугацаанд нь одоо баталж чадлаа. За үргэлжлүүлээд энэ дээр ер нь гол асуух гэдэг зүйл нь ер нь энэ төсвийг та ер нь юу гэж харав? Одоо ингээд багш эмчнэрийн цалин гэдэг асуудал сүүлийн яг үед бол нэлээд их гарч ирсэн шүү дээ. Яг энэ одоо асуудал дээр за эмчнэрийн цалиныг нэмэгдүүлэхтэй 15 орчим хувиар нэмэгдүүлэхтэй холбоотой 190 орчим тэрбум төгрөгийг судалсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа. Яг одоо үүнээс одоо төдий өдөө хэмжээгээр нэмэгдүүлэх юм боломж байсан уу? Магадгүй бид одоо дараагийн төсвийн тодтгол дээр ч юм уу
одоо багш нэмчнийхаа цалинтай холбоотой асуудлыг оруулж ирэх боломж юу байгаа гэж та харж байгаа юу? Гэхдээ би энэ төсвийг өргөн барих цагаас нь хойш манай эрүүл мэндийн салбар их бол илүү их тийм хөрөнгө оруулалт руу чиглэсэн, барилга байшин, тоног төхөөрөмж рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ. Хамгийн гол эрүүл мэндийн салбарын эмч, зөвлөгч энэ ажилтнуудын цалин мөнгийг нэмэгдүүлэх тал дээр огтхонч өөрчлөлт ороогүй байна гэдэг энэ зүйлийг хэлж ярьж ирсэн. За тэгээд манай эрүүл мэндийн салбарын тэр үйлдвэрчний эвлэлийнхэн ч тэр бас энэ эмч эмнэлгийн ажилтны цалин мөнгийг нэмэгдүүлэхгүй бол өнөөгийн нөхцөл байдал хүнд байна гэдэг шаардлагыг тавьсан л да. Үнэхээр хүнд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр томоохон өөрчлөлтүүд хийх ёстой. За тэрний тулд одоо эх оны төсөвт бас тодорхой хэмжээний нэмэгдлийг суулгах ёстой гэдэг асуудлыг ярьсан. За энэ дээр одоо гол асуудал бол юу гэхээр эх оны төсөвт ерөөсөө эмч зөвлөгч эмнэлгийн ажилтны цалин 15% л нэмэгдүүлэх төсөв нэмэгдсэн. Гэтэл энэ гурван талт гэрээ энэ хөтөлбөр нийгмийн хамгааллын яам дээр бүртгэгдсэн одоо гурван талт гэрээн дээр бол 75 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Оны эхэнд 30%, тэгээ 8 сараас ахуулаад 9%-аар ингээд нэмэгдүүлээд явна гэдэг ийм гэрээг хийсэн. Тэгэхээр 15% төсөв дээр суусан, за үлдсэн 50-60% нь одоо эрүүл мэндийн даатгалын сан дээр бүрэн ачааллуулж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо богино хугацаанд маш тодорхой зөв шийдвэрүүдийг гаргаж ажиллахгүй бол энэ гурван талд гэрээ чинь хэрэгжихгүй байх эрсдэл маш өндөр байна. Тийм учраас одоо эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд энэ дээр ерөөсөө өнөөдрөөс эхэлж онцгой анхаарч зөв төлөвлөлт зохион байгуулалтыг хийхгүй болохгүй ийм нөхцөл байдалтай байна шүү л гэдгийг хэлж байна. Тэгээ эрүүл мэндийн даатгалын сан дээр чи яг энэ ачааллыг авах нөхцөл байдал бол өнөөдрийн нөхцөлд бол ер нь байхгүй л гэж харагдав. Өнөөдрийн нөхцөл тун хүнд байна шүү дээ. Одоо миний хувьд 6 сард энэ сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөхдөө бол ер нь ямар нэгэн тийм үр ширгүүгээр хүлээлгэж өгсөн. За өнөөдрийн байдлаар бол 280 орчим тэрбум төгрөгийн өглөг эрүүл мэндийн даатгалын санд байна л да эмнэлгүүдэд өгөх ёстой өрний асуудал. За тэгээд дээрэс нь энэ өрөө барагдуулах, дээрэс нь нэмээд эх он дээр энэ 30-40%-аар эмч эмнэлгийн ажилтны цалин мөнгийг нэмэгдүүлэх нэг 350-400 орчим тэрбум төгрөгийн асуудал бас яригдах гэдэг нь гэж харж байгаа. Тэгэхээр энийг яаж шийдэх юм бэ гэдэг тэр шийдлээ их оновчтой зөв гаргах хэрэгтэй. Ингэж гаргахдаа эргээд энэ ачааллыг иргэд нөгөө даатуулагчдын нуруунд дээр өгчөж болохгүй шүү л гэдэг зүйлийг яриад байгаа. Одоо өнгөрсөн чуулган нар бас нэлийн яригдах шиг болсон. Шалгалт орсон байсан эрүүл мэндийн даатгалын сан дээр. За тодорхой эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд эргээд энэ эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагуудтай хуваалцсан, за хуурамч нэхэмжлэх одоо бүрдүүлсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлуудыг бас нэлийн дурдж ийн лээ. Тэгэхээр таныг сайдаар ажиллаж байгаа үед иймэрхүү зөрчлүүд ер нь яг эрүүл мэндийн даатгалын сан дээр ер нь байсан юм уу? Энэ талаар та ер нь мэдээлэл авч ирсэн зүйл юм байсан юм. Ер нь зөрчлүүд гарч ирсэн. Энэ гарч байгаа зөрчлүүдийг тогтоосон цаг тухай бүрдэн бас зохисны арга хэмжээнүүдийг аваад ингээд сайжруулад л явж ирсэн. Энэ дээр сайжруулах эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх энэ чиглэлд бол бид нар байнгын ажлууд хийж ажиллаж ирсэн. Цаашдаа хийх шаардлагатай. Яагаад гэвэл энэ тогтолцооны өнгөрсөн 100 жил явж ирсэн маш том тогтолцооны шинжил хийгдээд одоо 5 жил өнгөрч байгаа байхгүй. Бусад улсуудыг ийм тогтолцооны шинжилгээ хийсэн улсуудыг харахаар яг ийм асуудлууд гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын сан дээр хуурамч нэхэмжил хийдэг, шаардлагагүй юм тариануудыг санхүүжүүлдэг гэдэг ийм зүйлүүд гарсан. Тэрийг цаг тухай бүрдэн засаж залруулаад дараагийн шатны өөрчлөлт шинжилтүүдийг хийж явж ээж хамгийн багадаа 10 жил болж ээж энэ эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт зөв оновчтой яг хүрэх ёстой хүмүүстэй тусламжийг хүрдэг, яг авах ёстой хүмүүстэй гүйцэтгэлтэй уялдаа цалин мөнгө авдаг энэ зүйл рүү шилжиж. Манайх тэгэхээр яг энэ шилжилтийнхаа процессыг нийт дунд явж гин гэсэн үг байхгүй. 21 оноос хойш хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ алдаа оног засах ёстой. Бид нэг талдаа энэ сангийнхаа их үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн 3% хүрхгүй, эх жилийнх 3% ч хүрэхгүй байгаа. Гэтэл эн чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-аас доош байх юм бол
энэ санхүүжилтийн асуудал байнгын үүсэстэй байна шүү гэдэг олон улсын байгууллагууд судалгаанууд тогтоогдсон зүйл байхгүй. Нэг талдаа их усрын нэмэгдүүлэх, нөгөө талдаа үр ашигтай зарцуулалтыг сайжруулах гэдэг энэ зүйлийг хослуулан сайн авч явж бид нар богино хугацаанд үр дүнд хүрэх ёстой. Одоо гүшнээ өнгөрсөн 7 хоногт хэдэн гишүүн хэвлэл хурлуулсан л дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог өөрчлөлөө. Эрүүл мэндийн яамнаас салгаад шадар сайдын эрхлэх асуудал руу оруулах ямар вэ гэдэг. Тийм тогтоолын төсөл өргөмөрч байгаа юм. Энэ юу н хэр зүйтэй зүйл вэ? Эрүүл мэндийн яамнаас салгачаар одоо яг бодлогын үнэхээр шийдлүүлж чадах уу? Одоо тэгээд эрүүл мэндийн салбарын гол бодлогыг одоо шадар сайдл авч явна гэсэн үг шүү дээ. Юун тулд одоо эн чинь салбарын мэрэгжлийн хүн эрүүл мэндийн сайдаар одоо бас томилогдоод байгаа билээ. Томилогддог билээ. Гэтэл энэ санхүү гэдэг чинь өөрөө хаана ямар өвчлөл их байна? Манай улсад ямар өвчлөл нэмэгдэхээр байна? Ямар өвчлөл иргэдийн нуруунд дээр илүү их санхүүгийн дарамт үзүүлээд байна гэдэг энэ зүйлүүдэд бүгдийг судлаад тооцоолоод тэр лугаа чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, бууруулах энэ бодлого гаргах хэмжээгээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөрөө дамжуулаад авдаг ийм тогтолцоо байхгүй. Гэтэл одоо хаана ямар өвчлөл ихтэй, хаана хэдэн дөрөв зарцуулахыг одоо шадар сайд шийдэх юм л дээ. Тийм үү. Тэгэхээр тэр үнд чинь тэр талын мэдлэг нь байгаа юу, мэдээлэл нь байгаа юу, чадвар нь байгаа юу гэд энэ бүгнийг бодох хэрэгтэй. Өмнө та бүхэн мэдж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сан чинь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяад байсан шүү дээ. Тэр үед одоо даатгуулагчаас нэг 400 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Тэрнийх нь нэг 200 орчим тэрбум төгрөгийг л яг иргэдэд зарцуулдаг байсан байгаа байхгүй. Тэр үед ямар асуудал үүсэх гэхээр нэг иргэн 2 сая төгрөгөөс дээш илүү тусламж үйлчилгээ авах юм бол өөрөө төлнө гэдэг тийм бодлого явдаг байсан шүү дээ. Гэтэл одоо өнөөдрийн тогтолцоогоор зүгээр өндөр дүнтэй мэслийг ч гэсэн 100 сая төгрөгийн тусламж үйлчилгээг байсан ч гэсэн тэрийг даатгалаас дийлэнх хувийг нь баагаад яг энэ даатгалын сан чинь өөрөө энэ өвчлөлийн эмчилгээнээсээ болоод санхүүгийн эрсдэлд орохчоор тийм хүмүүсийн санхүүжилтийг шийдэх угаасаа гол зорилго нь тэр шүү дээ. Ийм сан болохоос биш ямар нэгэн байдлаар тэгж хуримтлал үүсдэг, тийм үү, үлдэгдэл үүсдэг. Тэр үлдэгдэл төлбөрийн банкнд хадгалдаг ийм асуудал биш байхгүй. Энэ чинь хямрал нь хаанаас үүссэн? Тэр хаа байсан тэр чөлөөт энэ санд үүссэн үлдэгдлүүдийг одоо тэр банкнуудад авчиж, хувийн хвшлийн банкнуудад авчиж байршуулад тэр нь эргэж мөнгө нь олдохгүй банкнуудын дампуурал тэрнээс нэгдүгürt үүсэлт шүү дээ. Хоёрдугаарт бол ковидын үеэс үүсэлтэй. Ковидын үед эмч эмнэлгийн ажилтны цалин мөнгийг 30% нэмнэ гэдэг шийдвэр гаргачаад тэрийгээ сандаа төвлөрүүлээгүй эмнэлгүүдэд нэмж хуваарлаа. Дээрээс нь ковидын үед ковидыг эмчлэх төсвийг одоо үнийг нь тогтоож хуваарлах энэ тушаалыг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргах ёстой. Энэ тушаалыг хоёр сайдын хамтарсан тушаалаар гаргасан асуудал хүртэл энд маш их том нөлөөлөл өгж байгаа байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санг хизээнээс юм доголдолд орчихсон бэ гэдэг энэ зүйлүүдийг бүгдийг нь сайн судлах хэрэгтэй. За баярлалаа.